Сайн байцгаана уу үзэгчдээ, Дагин channel байна. За миний бичлэгийг дэмжиж сэтгэл сава харамгүй дарддаг та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн бичлэгээрээ би болохоор сэв сэнгэл хүмүүстэй зориулаад дараагийн хайр дурлал нь ямар байх вэ? Шинэ хайр дурлал ирэх нү гэсэн сэдвтээ уншлах хий гэж бодсон. За тэгээд нэгдүгээр группийг сонгож байгаа хүмүүсийн манд тухайд энэ хөөрхөн шилдер буюу ичээ юм хөөрхөн хүзрийг сонгоно гэсэн үг. За 2 дугаар группийн хувьд энэ торн буюу өргөс гэсэн хүзэр байна. За 3 дугаар группийн маань хувьд эко буюу цуурай гэсэн ийм хөөрхөн тулаатай хүзэр ахнэ. За тэгээ та бүхэн маань өөрийн хамгийн их таалагдж байгаа хүзрээ сонгоод бичлэгээ үзээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу манай 1-р группийн хүмүүс маань. За энэ shelter буюу ичээ гэсэн хүзэр маань байгаа шүү дээ. Энэ болохоор юм хөөрхөн утгатай юм байна лээ. За би тайлбарлаж өгье. Ер нь бол одоо хүчтэй байдал гэдэг нь бусдыг ингээд хамгаалахтаа биш, бас бусдаас тусламж хүсэхтэй байдаг шүү гэсэн тийм утгатай үзэр байсан. За тэгээд магадгүй та бүхэн маань маш их тийм өөрийн гэсэн хүчтэй, бусдаас тусламж гуйдаггүй, одоо бусдад төвөг удчихгүй ч юм уу те. Энэ бол миний асуудал гэд бусдаас огт тийм одоо хамгаалалт хүсдэггүй ч юм уу те. Зөвхөн ингээд яваад идэг, өөрөөрөө л яваад идэг тийм хүмүүс байгаах гэж би харсан. Тэгэхээр та бүхэн маань одоо би өөрийгөө аваа явдаг, би хүчтэй гэж бодхоосоо гадна бас бусдаас тусламж хүсээд ингээд би ийм байх шүү, тийм байх шүү, надад туслаад өгөөч гэд ингэж хүсэх нь хүртэл одоо хүч чадалд ордог гэсэн утгатай юм байлээ. Тэгэхээр та бүхэн маань энэ мессеж бас ямар нэгэн утгатай байсан байх гэж бодож байна. За тэгээд одоо манай 1-р группийг сонгосон хүмүүс маань хайр дурлал нь ямар авах вэ? Угаасаа бүгдээрээ сингл байгаа шүү дээ. Тэгэхээр за одоо шинэ хайр дурлал нь ямар авах вэ? Шинэ хайр дурлал ирж байна уу гэсэн талаар үзье. За манай 1-р группийн маань бас сингл хүмүүс байгаа учраас шинэ хайр дурлал ирж байна уу? Үзье. Ямар хүн байх вэ гэдгийг харах шүү. Three of Swords зэрэгчлээ. За магадгүй та бүхэн маань хайр дурлалын харилцаанд шархалсан хүмүүс байна. Тэгээ тэр утгаараа ганцаараа яваад байгаа гэж магадгүй. Тэгээ намайг магадгүй айгүй их юм байна гэдгсэн байсан комментэн дээр. Тэгэхээр би одоо энэ үгээ ер нь багсахнаа. За. Hermit хүзэр бүр харсан байна. Queen of Pentacles. Six of Cups. King of Cups. King of Knight of Wands.
За. Ер нь аль миний харж байгаагаар та бүхэн маань айгуу дотоод дуу хоолойгоо сонсож байна. Хайр дурлалын тал дээр. Өнгөрсөн нас ямар нэгэн харилцаатай байсан хүнээсээ их шарх авсан хүмүүс байна. King of Cups гэхээр нэлээд сэтгэлийн хөдлөлтөй. Ийм жоохон докторгүй. Сэтгэл санаагаа нэлээд захирч чаддаггүй ч юм уу. Тийм хүмүүсээс та бүхэн маань нэлээд гүн гүнзгий шарх авсан гэж харагдаж байна. Knight of Cups маань иргэцэн байна. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань ийм одоо хөнгөн харилцааг бол огт хүсэхгүй байгаа харагдаж байна. Манай нэгдүгээр группийн маань хүмүүс маань ер нь бол хэдий ганцаардаад ингээд өөрийгөө ингээд тусгаарлсан байгаа ч гэсэн одоо ямар нэгэн байдлаар хөнгөн харилцаа эхлүүлээ ч юм уу те мэдээч хэрэг ингээд одоо амьдралын туршид ингээд ганц бие явж байхад олон хүмүүстэй таарна. Тэгэхэд танд нэг л тийм хөнгөн хуймгай хүмүүс гарч ирээд байгаа ч харагдаж байна. Тэгээд та тэр хүмүүст боломж олгохыг хүсэхгүй байна. Ер нь бол таныг ингээд харах юм бол маш их тийм зүүн савин бэлэг хөгжсөн байна гэж харж байна. Бас энэ хайрын сонголтын дээр ч гэсэн зүүн савингаараа их одоо сонголт хийхийг хүсэж байгаа. Тэгж бол харагдлаа. Нэг тийм дотоод дуу хоолой чинь таныг шинэ хайранд чинь чиглүүлнэ гэсэн одоо мессеж гарч ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр юу гэдгийг та ингээд ямар нэгэн хүнтэй таарлаа гэж бодоход таны дотроос чинь тийм ээ. За энэ хүн биш шүү. Энэ хүн нэг л болохгүй байна да. Ингээ гаднаас нь харахад одоо юу гэдэг миний сонирхлын хүн байна, ажил турландаа хүн байна. Эсвэл надад таламжтай юм байна. Одоо царайлаг юм байна, өндөр юм байна ч юм уу те. Энэ бүхэн ингээд тохироод одоо таалагдаад байгаа юм боловч таны яг тэр дотоод дуу хоолой чинь үгүй энэ хүн бишээ гэд тэгж хилээд байгаа гэж магадгүй. Тэрнээсээ болоод та ер нь бол ганцаараа яваад байгаа юм байна гэж би бол харж байна. Гэтэ энэ бол маш юм зөв зүйл гэж бол би хувьдаа боддог. Ер нь тийм хөнгөн хуумгай харилцаа эхлүүлснээрээ одоо эмэгтэй хүн ч юм уу тий хамгийн их хохирч үлддэг нь эмэгтэй хүмүүс шүү дээ одоо тийм ээ. Бодлогогүй алхам хийж дэмий яадаг гэх юм уу? Би бол тэгж хардаг. За эрэгтэй хүмүүсийн маань тухайд ч гэсэн ялгаагүй. Тэгээд одоо буруу хүнтэйгээ харилцаа эхлүүлвэл яаж бас одоо зовдгийг манай синглчүүд мэдж байгаа гэж бодож байна. За тэгээ ер нь аль ингээд одоо энэ ингээ яг хуваагдсан байгааз тэгэхээр энэ бүхэн бол таны ингээд өнгөрсөн гэж би харж байна. Харин энэ тал нь болохоор та бүхний маань одоогийн байдал гэж харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань яг одоо бол ингээд шинээр эхлүүлчихье гэсэн бол хүсэл байна, ирмэлцлэл байна. Шинэ харилцаа үүсгэе гэж боддог. Одоо яг одоогоор бол ганцаардж байгаа ч юм уу те ингээд бэлэн болцсон. За би шинэ харилцаа үүсгэхэд бэлэн шүү. Миний одоо сэтгэл зүрх ингээд шинэ харилцаа хүлээн авахд бэлэн гэд өөртөө ер нь нэлээд ажилласан байна гэж харахаар байна. Энэ болохоор Queen of Pentacles байгаа байхгүй юу? Энэ чинь болохоор маш тийм одоо хөдөлмөрч ингээд ажил төрөлтөө одоо хамгийн сайн карьертай яваач юм уу те ийм амжилттай ингээд бүрэн дүүрэн одоо ямар нэгэн зүйлээр дутчихсан биш. Ийм гоё бүрэн бүтэн ийм эмхтэйг илэрхийлж байгаа.
одоо эрэгтэй хүн байл тийм эрэгтэй хүнийг илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгээд энэ хараа ийм хөөрхөн ингээд одоо юу гэдэг та амьтанд иддэг гэж бас магадгүй. Ингээд таны эргэн тойронд ийм хөөрхөн туулайнууд те. Та ингээд ийм одоо бүрэн дүүрэн байгаа учраас таны хүрээлээд ч гэсэн ийм гоё сайхан зүйлс бас байна гэдгийг илтгэж байна. Тэгэхээр та бүхэн маань одоогийн байдлаар бол яг ингээд шинэ эхлүүлээ, бүрэн бүтэн болцсон. Одоо ингээд санаа зовх зүйл ер нь нэлээд бага болцсон байна гэж бодоод шинэ харилцаа эхлүүлэе гэд хайгаа явж байгаа хүмүүс гэж би бол харлаа. За. Тэгээд энэ Six of Cups маань эргэсэн байгаа л та. Энэ болохоор ер нь бол энэ High Priestess карттай маань уялдаад ингээ харах юм бол та бүхэн ийм сүнслэг, ариун нандан одоо мутга учиртай гэх юм уу? Тийм харилцаа хүсээд байна л гэж харагдаж байна. Хөнгөн хуумгай биш. Нэг нэгнээ нилээ одоо сайн сайхнаар хайрладаг. Тийм хайрыг хүсэж байгаа хүмүүс байна. Яг хөө ингээд сингл хүмүүс дотор ч одоо янз бүрийн л одоо харилцаа хүсэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхэд та бүхэн маань маш юм сүнсний чинь зоригтой уялдсан. Ер нь бол цор ганц яг ингээд гэрлэх хүнээ хүлээж ийн л гэж байл харахаар байна. Нэг тийм хуурамч харилцааг бол огт энд хүсэхгүй байгаа харагдаж байна. За ер нь одоогийн байдал нь ийм байгаа юм байна гэж бол уншигдэж байна. За тэгээ та бүхэндээ би яг ямар хүн дараагийн харилцаанд нь гарч ирэх вэ гэдгийг харж өгье. Ер нь бол таны ингээд ийм зорилго чинь тийм интеншн чинь маш зөв байгаа учраас та маш тийм зөв хүнтэйгээ учрна байх гэж харж байна. Уусаа ингээд хүн юу бодож ийн түүнийгээ тэр энергиэрээ татчихийдэг штэ. Тийм учраас та бүхэн маань яг л зөв замдаа явж ийн гэж харж байна. За тэгээд одоо та бүхэнд маань ямар хайр дурлал ирж байна вэ? Тийм ээ. Ямар тэр шинэ харилцаа ирж байна гэдгийг хараад өгөө. За. Тэгээд бас юм байна. Одоо энэ шелтер хүзрийг сонгосон шүү дээ. Тэгээд та магадгүй их бие даасан хүн бах. Бусдаас ингээд тусламж гуйхаасаа жоохон цааргалдаг. Би бүгдийг чадсан штэ. Би мундаг штэ. Би ингээд бие даасан хүн гэд тэгээд та магадгүй ингээд одоо хайр дурлалын харилцаанд ч тэр ер нь жоохон тэр тал дээрээ хит ингээд өөрийгөө тусгаарлаад ээж магадгүй. Угаасаа энэ Queen of Pentacles гараад ирсэн учраас та болохоор ийм хүчтэй, бардам одоо нэг талаараа жоохон хит ингээд бие даацсан хүнийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хосын харилцаа гэх юм уу? Эн чинь нэлээ сүрэг зүйл авчраад байгаа гэж магадгүй. Яг тэгэхээр ингээ хосын харилцаа гэдэг чинь өөрөө ингээд нээлттэй ингээд өөрсдийнхөө одоо хэрэгцээг илэрхийлж шаардаж тийм ээ ингээ харилцаа ойлголцож байж энэ таны үүсгэсэн харилцаа чинь ирээдүйд их бат бөх явна гэдгийг бол илэрхийлнэ штэ. Тэгэхээр танд нэг тийм жоохон сүрэг тал харагдаад байна. Тэр нь болохоор хит бие даасан харагдаад байна шүү гэж би бол харж байна. За тийм байна. За гэсэн ч гэсэн хүн яг ингээд өөртөө төгссөн үнтэй тарах юм бол тэр одоо сүрэг тал нь арилаад нэг ойлгодог тийм харилцаа үүсч болно. Тэгэхээр битгий шантраарай гэж хэлье. За одоо та бүхэнд маань шинэ ямар хайр дурлалын харилцаа ирэх юм бэ? Шинээр ямар хүн ирэх вэ гэдгийг харъя. Nine of Swords. За.
Six of Wands. Hierophant. Wow. Хөрх юм бэ. Lovers. За. Энэ дахиад л яг ингээд юм хоёр хуваагдсан байгааз тэр юм байна. Таныг энэ гомдоосон энэ одоо өнгөрсний харилцаа шүү дээ. Эндээсээ тэр таны гомдоосон хүн чинь шарх авсан, та ч өөрөө шарх авсан. Та хоёр бол ер нь энэ өнгөрсөн хайрандаа буугаад өгчихсөн байсан. Тийм ээ, та ер нь энэ өнгөрсөн харилцаанд буугаад өгсөн, ялагдсан. Одоо тэр хайрыг мөн ч их одоо болж бүтээх гэж хичээсэндээ гэхдээ ингээ болж бүтсэнгүй гэсэн нэг тийм танд мэдрэмж байсан байна. Тэгээ энэ ч бол зөв гэж харж байна. Одоо бүтэхгүй зүйлийг мянга ингээд болох гэд хичээсэн ч гэсэн яаж ч одоо 100% ингээд бүх зүйлээ өгөөд хичээсэн ч гэсэн бүтдэггүй зүйл гэж байдэн штэ. Тэгэхээр танд бол тийм хайр одоо өнгөрсөн харилцаа байсан юм уу да гэж харагдаж байна. Тэгэхээр энэ бол би бол Бурхан Тэнгэрээс таныг хамгаалсан хамгаалалт тийм ээ. Ирээдүйд танд ийм гоё Hierophant, Flowers гэдэг ийм гоё таны яг хайртай хүн чинь гараад ирж байгаа байхгүй юу? Амар гоё хүзэр ирэглээ. Үнэхээр гоё нь баярлаа. За, Hierophant хүзэр болохоор ер нь бол ийм эрх мэдэлтэй одоо ийм уламжлалт, ёс заншилтай магадгүй нэлээд шашинлагч юм уу тийм хүнийг илэрхийлдэг. Тэгэхээр та хоёрын маань хувьд болохоор одоо нэг их хүндэлсэн ийм одоо эрэгтэй фигур, эмэгтэй фигур нь ямар байх вэ те? Осын харилцаанд нэг нэгнээ яаж нөхөх вэ гэдгийг маш сайн мэддэг. Ийм хүн та бүхний маань өмнө нутахгүй гарч ирэх нэ. За тэгээ Lovers хүзэр ирсэн байгаа. Энд чинь болохоор угаасаа хайр дурлалын хүзэр. Тэгэхээр та хоёр ингээд нэг нэгнийх нөхсөн баланстай ийм осууд болно гэж бол харагдаж байна. Одоо энэ хүн чинь танд их тийм нүмер нөөлөг авчирхаар харагдаж байна. Энэ хартаа юм гоё тэврээд те. Одоо та тэр хүнийхээ өмнө хамаг тэр хамгаалалт бүх юмаа буулгаад яг өөрийнхөө ийм сайхан байхаар харагдаж байна. Угаасаа энэ Hierophant хүзэрч нь өөрөө маш юм хүчтэй одоо эр хүнийг илэрхийлдэг байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань эмэгтэй хүмүүс үзчихвэл та бүхний одоо тэр хэцүү хүнд байгаа зүйлсийг чинь даван туулахад чинь тусалдаг, дэмждэг, арыг чинь бат даадаг. Тийм хүн бол гарч ирэхээр харагдаж байна. За эрэгтэй хүний хувьд бас мөн адилаа. Одоо тийм таны арыг даасан одоо эхнэр хүн ямар ах хэвтэй, эмэгтэй хүн ямар ах хэвтэй гэдгийг мэддэг ч юм уу те. Тийм хүн гарч ирнэ л гэсэн. За тэгээ Lovers card энэ бүр амар хөөрхөн ингээд нэг нэгнээ тэрвэрсэн юм байгааз. Тэгэхээр та бүхэн маань ингээд маш их тийм халуун дотн хайрыг нэг нэгнээсээ авдаг нүмер нөөлөгтэй харилцаа гэж харж байна. Угаасаа та бүхний маань энэ хөөрхөн анхны сонгосон карт маань ч гэсэн ийм карт штэ. Тэгэхээр та яг ийм өөрийнхөө одоо орогнох газар тийм ээ таныг аюулгүй байлах тэр хүнээ олноо гэсэн мессеж байна шүү. За тэгээд маш гоё мессеж болсон байна. Маш гоё уншлага боллоо. Тэгээд та бүхэндээ орчлын ертөнцөөс та бүхэнд маань ямар одоо зөвлөгөө өгч байна вэ? Та нар ер нь юун дээр алдаад байгаа ч юм уу, юуг харахгүй байна вэ гэдэг талаар нь мессеж хүргэе гэж бодлоо. За. Баярлалаа. За нэгдүгээр группийнхан маань өөх орчлон хорвоо ертөнцийн зөвлөгөө юу вэ? Нэгдүгээр группийнхан маань хүргэх орчлон хорвоогоос өгч буй зөвлөгөө юу вэ? За Flame of Courage.
За би энэ мессежийг болохоор өглөөхөн өөрөө би харж ийсэн. Надад бас зориулж байгаа мессеж юм шиг санагдлаа. За ингэж байна. Ер нь бол ийм айцсаа тийм ээ, энэ сүрэг айцсаа чөлөөлөө. Эрс зоригтой бай гэж энэ өөрийн тэр дотоод эрч хүч, эрс зоригоо ингээд өрдөөд өгөх юм бол та бүхний тэр айц, тэр нуугцсан байгаа одоо шаналл зовлон энэ нэг тийм хар бараан хэцүү зүйлс чинь таны эрс зоригоор ингээд эрс зориг чинь тэр бүгдийг чинь одоо арилганаа л гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань маш их тийм өөртөө дотоод хүчтэй, өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай гэсэн мессеж байна шүү. Одоо ямар нэгэн зүйлийг ингээд эхлэхээс айдаг ч юм уу те, хулж идэг битгий байгаарай гэсэн мессеж байна. Тэгэхээр та бүхэн маань шинэ хайр дурлалт ч гэсэн одоо өөрийгөө бариад хориод байлгүй. Одоо шинэ хүн ирж байвал тэр хүнтэйгээ нээлттэй, зоригтой байгаарай гэсэн утгаас илэрхийлж байна гэж харж байна. За тэгээд миний уншлагыг сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Би тэгээд цаашдаа ер нь бол уншлагаа нэмэлттэй хий гэж ер нь бодсон. Тэгээд бас миний Instagram хаяг болохоор Дагин channel гэж байгаа. Тэнд маань би болохоор Destiny Matrix одоо уншлага хий гэж бас бодож байгаа. Тэгэхээр та бүхэн маань сонирхож байвал миний channel-ыг бас Instagram сувгийг манаас дагаарай. Баярлалаа. За сайн байцгаана уу манай 2 дугаар группийн маань. За тэгээ та бүхний сонгосон хүзрийнхэн нутгийн ер нь л тайлбарлаж өгье. За энэ угаасаа өргөс гэсэн хүзэр штэ. Тэгээд ийм хөрхөн сарнаа агаад. Тэгэхээр ер нь бол энэ хүзрийн утга нь өөрөө одоо хамгийн үзэсгэлэнтэй цэцэг ч гэсэн өргөсөн дунд ургадаг гэд ийм утгатай. Тэгэхээр яг одоо аливаа зөвлөлт төлөөс, золиос хэрэгтэй одоо өсөлт хөгжилтэй мэ тийм гоё үзэсгэлэнтэй одоо өсч хөгжиж торноход болохоор тийм өвдөлт заавал байдгаа хажууд нь гэсэн утгатай. Тэгэхээр магадгүй та бүхэн маань хайр дурлалын харилцаанд өвдөж шаналаад тийм ээ юм өөрийгөө хамгаалах гээд өргөстэй болцсон байж магадгүй. Гэхдээ эцэст нь та энэ бүгдээс одоо маш их тийм хичээлийг сурсан байх болно. Та энэ бүх зовлонгоос маш их тийм үзэсгэлэнтэйгээр одоо ургаж цэцэглэх болно тийм ээ. Тийм өөрт тохирсон хайраа олж чаднаа гэсэн тийм утгатай хүзэр гэж би бол харсан. Тэгэхээр та бүхэн маань ямар нэгэн хэцүү байдал байлаа ч гэсэн тэр бүгд нь ингээд таныг одоо сайн сайхан хөгжүүлэх зүйл юм шүү гэж хараарай гэсэн мессеж байгаах гэж харж байна. За тэгээд манай 2 дугаар группийнхан маань одоо хайр дурлалын харилцаа буюу одоо сингл байгаа ямар шалтгаантай вэ? Шинээр ямар хүн ирэх вэ гэдгийг тавч тодорхой хараад өгөө. За манай 2 дугаар группийнхан маань хайр дурлалын харилцааны юу өнгөрсөн болон одоогийн байдал нь юу вэ гэхэд өгөөч. World за ямар нэгэн зүйлийг дуусгасан байна. Уусаа сэв сингл хүмүүс орж ирсэн байх гэж бодож байна. Бүр гүцээсэн байна. гэж л харж байна. Нэг харилцааг бүр дуусгачихжээ та бүхэн. King of Swords за нэг хүнтэй л дуусгасан байна. Нилээн хэрүүлж шудраг шулуу хөхтэй үгээрээ гомдоодог. Бас дээрэс нь өөртөө хэрэгэлцдэг. Тийм хүнтэй та харилцаа дуусгасан байна гэж харж байна. За өдөр минь өөрөө хэлэх вэ? Four of Cups. Seven of
ааш та. Тийм л юм л та. Three of Pentacles. За мессежүүд маань ер нь аль тодорхой гарч ирж байна. Six of Swords. Wheel of Fortune. За ер нь аль ингээд энэ хүзэрнүүдээ харахад надад ямар мессеж орж ирж байна вэ гэвэл та бүхэн маань ер нь шудраг үсийг тогтоосон тийм ээ. Үнэн зөвийг өөрөө олж харсан. Та өмнөх харилцаанаас өөртөө юу буруу байсан бэ, юу зөв байсан бэ гэд тэ ийм одоо ухаарлыг өөртөө олж авсан байна. Та тэгээд тэр харилцааг бол бүрэн дүүрэн дуусгасан гэж харагдчихээн. World гэдэг бол ер нь бол ингээд нэг цикл яваад бүр ингээд дууссан гэдгийг бас харуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань энэ King of Swords буюу түрүүний хэлдэг одоо ер нь тантай нэлээд нийцгүй, онцгүй, тантай үг хэлэмээр ойлголцдоггүй тэрний эксийг болохоор та ер нь эцэстээ энэ бүхэн ингээд одоо юу байна? Ямар ч юм хамтрал алга, надад ийм үр шим алга, энэ бүхнээс одоо яаж чичээсэн сайн сайхан тийм үр дагавар тийм зүйлийг ингээд хичээсэн шагналаа авахгүй юм байна. Энэ хүнтэй ер нь цаашдаа болохгүй юм байна гэж та бол шийдээд салсан байгаа харагдаж байна. За хэрвээ ингээд та өмнө X-тэй байгаад салж исэн бол та тэр харилцааг бол бүрэн дуусгасан гэж бол харахаар байна. Тэгээд та тэр харилцаанаас үштэй тэтлэг шарах аваагүй. Харин ч бараг ийм дотоод одоо ийм дуу хоолойгоо сонсоод өөрийгөө олж нээсэн гэх юм уу? Тэгж бол харагдаж байна. Одоо угаасаа зарим ингээ харилцаанд зарим нь ингээд маш их шархлаад ингээд тэрнээсээ гарч чадахгүй ингээд бүр ингээд бүүдигэд үлдчихтэй шүү дээ. Одоо ирээдүгөө олж харахгүй. Тэгэхэд таны хувьд ийм цэвэр тунгалаг байна гэж би бол харж байна. Та ингээд сүнснийхээ дуудлагыг сонссон байна. Одоо хорон ертөнц танаас таны зөхөөс одоо хамгаалж хайрладаг бүхэн чинь таны тэр харилцаа бол танд тохирохгүй. Таны хүн бишээ гэдгийг бүрэн ойлгуулад та тэр зүйлийг, та тэр бурхны үгийг, та тэр одоо зөхөөс энжелсийнхаа үгийг та сонссны үндсэн дээр та орхин явсан байна. Тэгээ энэ бол угаасаа маш зөв шийдвэр. Тэгээ энд ингээд Wheel of Fortune иргэсэн байна гэхээр танд одоо юм хувь тавилангаас чинь танд бэлэг өгнө. Одоо Азууд ингээд бүх зүйл чинь ингээд яндаар нь гэж ярьдэн штэ. Угаасаа нөгөө одоо хүний ийм харж хандаж явдаг сайхуус бурхан дингээр юу эдэн тэр ивэж яваа тэр бүхэн чинь таныг буруу замаар явбал зөв замд чинь оруулахын тулд ер нь бол хэцүү сорилт ийм хэцүү бүхнийг ингээд тань руу ингээд илгээгээд идэг байхгүй юу? Тэгээд та хамгийн гол нь тэрийг ойлгоод за би ер нь ингээд буруу замаар яваад байна. За би тэгээ сурах юмаа бас сурлаа. Тийм ээ? Ингээд энэ бүхнийг орхиё, шинээр эхлэе гэсэн тохиолдолд тэгээд бас та яг ингээд зөв замаа зөв ингээд зорилготойгоор эхлүүлсэн тохиолдолд хувь тавилан таныг ингээд үргэлж шагнадаг юм аа. Хувь тавилан таны төлөө иргэдэг юм аа. Танд ингээд хэцүү бүхэн тэр одоо хичээсэн бүхний чинь эцэст таны ингээд өсч буй бүхний чинь өгөхөд бэлэн байдаг юм аа. Одоо хорон ертөнц гэдэг бол тийм өгөөмөр, тийм одоо таны төлөө гэсэн сэтгэлтэй тийм байдаг шүү гэсэн мессеж бол гарч ирж байна. Тэгэхээр та бүхний маань ямар нэгэн байдлаар өнгөрсөнд хийсэн сонголт чинь таны одоогийн аз яндаа амьдралын чинь тэр хүрт амьдралын чинь зөвөр эрхэхтэй
тэрний гой сайхан эхлэлт чинь нөлөөсөн байна. Магадгүй та бүхэн хийж байгаа ажил нь маш их тийм үр дүнтэй байгаа ч юм уу, эд баялагтай байгаа ч юм уу, ер нь хүсч хүлээж байгаа зүйлсээ эхлүүлээд явж байгаа ч юм уу. Тэгж л харагдчихээн. Хорон ертөнц танд маш хайртай, сайн сайхны хөхөд бэлэн байна шүү гэж одоогоор харагдчихээн. Тэгэхээр та бүхэн маань ер нь тийм хэцүү гацаа нэг тийм циклийг дуусгасан байна гэж би бол харлаа. Тэгэхээр та бүхэн маань хамгийн гоё тийм өсөлт хөгжилтийн үеийн дээр явж байгааг харж байна. Тэгэхээр угаасаа энэ хүзэр маань ч гэсэн өөрөө энэ өргөсөн дундаас ийм үзэсгэлэнтэй цэцэг ургаж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань яг энэ цэцэг шиг одоо өнгөрсний тэр нэг хэцүү байсан зүйлсээсээ одоо өвдөлт аваад гэхдээ тэр өвдөлтөөсөө та ухаарл аваад ийм гоё үзэсгэлэнтэй ингээ бүрэн бүтэн дэлбэлж байгаа. Тийм цэцэг шиг байна гэж би бол харж байна. За тэгээд юу яа? Одоо болохоор манай 2 дугаар группийнхэнд маань хувь тавилан ямар бэлэг бэлдсэн байна вэ? Хувь тавилан танд ямар сайхан хүн өгөхөөр бэлдсэн байгаа вэ гэдгийг харж өгье. За. Наа 2 дугаар группийнхны маань дараагийн харилцаа ямар байх вэ? Дараагийн хүн нь ямар хүн байна вэ? Хувь тавилангийн маань 2 дугаар группийнхэнд бэлдсэн бэлэг нь юу вэ? Танай single 2 дугаар группийнхэнд маань хайр дурлал ирж байна уу? Тийм ээ, ямар хүн ирж байна вэ гэдгийг харж өгье. Wow, strength хэрэгчлээ. Ace of Swords гарч ирсэн. Дахиад World үзэр гараад ирлээ. Аагүй. 2 of Wands гарч ирсэн. За манай 2 дугаар группийнхны маань хувьд ямар хүн ирж байгаа вэ? Шинээр ямар хүн ирж байгаа вэ? High Priestess. Queen of Swords. Wow. За ер нь юм байна. Маш юм дотоод хүчтэй, бас их оюун ухаанлаг одоо юу гэдэг маш тийм ухаалаг, оюун санаа нь юм цэвэр тунгалаг, бодол оюун нь ийм хуурц, оюуны ажил хийдэг ч юм уу те магадгүй их ном уншдаг. Тийм хүн гарч ирж байна. Угаасаа энэ Таро гэд хөрхөн ном барьсан байгааз. Тэгэхээр ер нь бол энэ дөрвийг ингээд харах юм бол таны удахгүй учрах хүн чинь танд ирж буй тэр хайр дурлал чинь ямар хүн байх вэ гэвэл High Priestess гараад ирсэн. Тэгэхээр маш их тийм зүн бэлэгтэй дотоод дуу хоолойгоо сонсдог. Одоо Strength үзэр маань ингээ эргээ хараад гараад ирсэн байх та. Дотоод дуу хоолой, дотоод хүч чадлыг илэрхийлдэг байхгүй юу? Тэгэхээр маш их тийм дотроо хүчтэй, дотоод дуу хоолойтой, оюун бодол энэ бүхэн ийм хуурц, тунгалаг, ухаалаг тийм ээ. Магадгүй ийм одоо тань шиг ийм spiritual зүйл сонирхдаг ч юм уу те. Тиймэрхүү талын хүн байх магадлал их өндөр харагдчихээн. Та өөрөө ийм Таро үзэр сонирхоод ингээ үзэж ийн гэхээр та магадгүй угаасаа сэрцэн тийм ээ. Ингээд энэ талаар судалдаг, ийм зүйлсийг ойлгодог энерги гэж юу вэ тийм ээ. Ингээ энергээ сайн байлгавал тийм зүйлийг татна гэдгийг мэддэг. Тийм хүн байгаа хгүй. Тэгэхээр яг л танд өөрт чинь тохирсон тийм хүн бол гарч ирэхээр харагдчихээн. За, эрэгтэй хүмүүсийн маань хувьд болохоор нэлийн ийм өндөр гоолог эмэгтэй бол харагдаад байна. Зөв яг тийж бодоод байна. Тэг маш тийм үзэсгэлэнгоо
ийм гоё эмгтээлэг нэг сахиусан нэг шиг ийм сайхан эмгтэн хүмүүс харагдаж байна. За эмгтэн хүмүүсийн маань хувьд яг тань шиг юм зүн бэлэгтэй дотоод дуу хоолойгоо сонсдог тантай ингээд магадгүй одоо ийм сүнслэг зүйлийн талаар ярилцгаад маш юм өргөн мэдлэгтэй ухаантай тийм хүн бол харагдаж байна. За тэгээд ер нь бол энэ хороо ертөнцөөс танд өгч буй бэлэг гэдэг нь танд яг л өөрийн чинь тэр оюун ухааны төвшөнд тохирохоор тийм хүнийг илгээсэн байх гэж харж байна. Та хоёр ингэж учирснараа илүү таны одоо та хоёрын сүнслэг хөгжилт чинь ахиц дэвшил авчирхаар тийм харилцаа байна гэж ил харлаа. Тэр энэ Swords 2 хүзэр гараад ирсэн. Та хоёр магадгүй ажил хэргийн холбоогоор ч юм уу тэгэж учирч болох боломжтой. Ажил хэргийн холбоогоор танилцах боломжтой байна. Эсвэл ийм хоёр эмэгтэй гараад ирсэн гэхээр эмэгтэй найзаараа ч юм уу эмэгтэй ажлын газрынхаа хүнээр ч юм уу тийм эсвэл одоо сурдаг хүмүүс байвал оюутан тэг энэ ном барьсан байгааз оюутан ангийнхаа хүүхдээ ч юм уу ямар нэгэн тийм эрдэм мэдлэг ажил төгрөл тийм холбоогоор учрах магадлал их өндөр гэж үл харагдлаа. Та хоёрыг ингээ харах юм бол их юм нүдэн анцсан маш юм дотроо юм боддог дотоод дуу хоолойгоо сонсдог ер нь нэлээ интроверт бас байж магадгүй харагдаж байна. Одоороос та бүхний маань хувьд тийм өөрийгөө ингээд татгшоо талдсан таны дотор юу байна вэ те? Өөрийнхөө тэр энэ дотоод одоо чөтгөртэйгөө тэмцэж байгаа тийм үе чинь ч гэж магадгүй харагдаж байна. Өөрийнхөө тэр сүрэг одоо айц хүүц юу гэдгийг тэр бүгдийгээ та өөрийн дотоод хүч чадлаар бас ялан дийлж байгаа. Тийм үе чинь гэж бол харагдаж байна. Тэгэхээр яг таны энэ хэцүү одоо дотоод тэмцэлтэй байгаа үед чинь магадгүй энэ хүн гарч ирснээрээ танд их хүч болноо. Бурхан танд тэр хэцүү үеийг чинь хамт даван туулах тийм хүнийг илгээж байгаа юм уу да гэж бол харагдаж байна. За тэгээд та бүхэндээ хороо ертөнцөөс ямар мессеж өгч байна гэдгийг хараад өгье. Одоо та бүхдийн харж чадахгүй байгаа мессежийг ч юм уу энэ хүзрөөрөө дамжуулан та бүхэндээ хүргье. За хороо ертөнцөөс манай 20 дугаар группийнхэнд маань ямар мессеж хүргэж байна вэ? Ямар зөвлөгөө өгөх вэ? Юуг эдгээр манай 20 дугаар группийнхан маань олж харахгүй байгаа вэ? Cloud of unknowing. Энэ одоо энэ уншлагтай маань маш тохирч байна. Ер нь бол одоо юм мэдхгүй байгаа зүйлсээ ингээд заавал ингээл мэдгээл те ингээд ах шаардлагагүй одоо юу гэдэг ирээдүй хэдий одоо ирээдүйг ингээд тааварлаж болшгүй штэ. Тэгэхээр яг тэр ийм нууцлаг байдлыг ингээд хүлээн зөвшөөрөө. Заавал ингээд бүх зүйлийг мэдгээл хичээгээд авах хэрэггүй. Бас таны ингээд одоо мэдхийг хүсэж байгаа тэр бүх нууц чинь таны дээр дотоод гүнд чинь би ер нь аль бүх асуултын хариулт нь танд өөрт чинь би гэж бас сануулж байна.
Тэгэхээр аливаа зүйлийг ингээд гаднаас хайх гад те. Тэгээд ингээл маш их таараа үздэг ч юм уу, ингээл ийм ч юм уу, тийм ч юм уу, ингэх ч юм уу гэж бас ботхосоо гадна өөрийн дуу хоолой тэр дотоод хүч, дотоод тэр ариун дуу хоолойгоо сонсох юм бол та тэндээс тэр олохгүй байгаа үннээ хайгаад байгаа зүйлээ олно шүү гэсэн бас мессеж гарч ирлээ. Ер нь альва зүйлийг бас мэдгүй байснараа ингээд гоё шин surprise амьдрал чинь гарч ирэхэд яаж баярлдаг вүлээ, тэр тогтлыг бас мэдрээрээ гэж би бас хүсэж байна. Тэгэхээр за ингээ 2 дугаар группийн маань уншлага дуслаа. За би тэгээ цаашдаа ер нь бол хувийн уншлага явандаа л хийх бах. Тэгэхээр одоогор болохоор би Instagram дээр болохоор Destiny Matrix уншия гэж бодсон. Ер нь бол та бүхний одоо энэ жилийн нэрэг, ирэх жилүүдийн нэрэг ер нь та бүхний үлийн үр юу гэж гэдэг юм уу те. Тийм ер нь зүйлсийн талаар нэлээд дэлгэрэнгүй харуулдаг тийм зүйл шиг бол санагдаад байгаа. Тэгэхээр та бүхэн маань тэр талаар мэдхийг хүсвэл миний Дагин channel гэсэн Instagram-аар дагаад тэгээд мэдээлэл нутахгүй орох бах. Тэгээд та бүхэн маань таалагдчихвэл тийм Destiny Matrix-ийн уншлага авч болно шүү. За тэгээд намайг дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай. За сайн мэцгаана уу? Манай 3 дугаар группийнхан маань. За та бүхэн маань ийм хөөрхөн тоолоотой ийм гоё хүзрээ сонгосон байна. За тэгээ ер нь аль энэ хүзрийн утгыг одоо тэр тайлбар дээрээс нь уншаад ингээ харах юм бол энэ цуурыг суудахтай. Тэгэхээр ингээд одоо та бүхдийн маань одоо ярьсан, хийсэн, бодсон тэр зүйлс чинь эргээд танд ингээд ирэх болно ч юм уу те. Тийм утгатай хүзэр байсан байхгүй. Тэгэхээр одоо миний ойлгосноор бол ямар ч энерги хизээч устдаггүй. Тэгээд бас буцаж ирдэг гэсэн мессежийг харуулад байгаа. Тэгэхээр эн чинь ер нь бол карма гэсэн утгатай ч үзэрэж магадгүй гэж бодсон. Яг тэгэхээр одоо та хин нэгэнд муухай зүйл хэлээд ч юм уу, хин нэгэнд муухай зүйл одоо үйлдээд ч юм уу тэгэхэд эргээд тэр энерги хизээч устдаггүй. Яг ертөнцийн хуулиараа буцаж танд ирдэг учраас ер нь альва үг үйлдэл бодлоо цэгнж аваарэ, анхааралтай байгаарэ гэсэн тийм мессежийг өгч байгаа юм байна гэж би бол харсан. За тэгээд одоо болохоор та бүхний хайр дурлалын амьдралд нь одоо шинэ хүн гарч ирэх нү, ямар хүн гарч ирэх нү гэдгийг харж өгсөн шүү дээ. Тэгээд эхний үзрээр болохоор би та бүхний өнгөрсөн болон одоогийн ер нь байгаа байдлыг харчээ гэж бодсон. Тэгээд дараа нь та бүхний маань амьдралд ямар хүн орж ирэх вэ гэдгийг харж өгье. За манай 3 дугаар группийнхний маань өнгөрсөн болон одоогийн ер нь ерөнхий хайр дурлалын байдал нь ямар байна вэ? Яагаад магадгүй сингл байгаа юм бол ч юм уу те? Юун дээр алдаад байна гэдгийг нас харъя. Манай өмнөх 1 2 дугаар группийнхан маань бол ер нь нэлээд тодорхой гарч ирсэн. Тэгэхээр манай 3 дугаар групп ч гэсэн тодорхой гарч ирэх баха. За манай 3 дугаар группийнхний маань өнгөрсөн болон одоогийн хайр дурлалын байдал. Knight of Cups. Тэнд нэлээд хайртай романтик санал тавьсан ч юм уу тийм хүн байсан байгаад тах юм. Тэнгавч Emperor Hermit. За манай 3 дугаар группийнхний маань өнгөрсөн болон одоогийн хайр дурлалын байгаа байдал ямар байна вэ? Юу өнгөрсөн удаад
бол одоогийн байгаа байдал. Гурдугаар группийн юм. За. Таны юу нь бол та яг сивсингл гэж хэлэхэд хэцүү л харагдаад байгаа юм. Та ямар нэгэн харилцааг шийдэж чадахгүй байна, эхлүүлж чадахгүй байна. Сонголт байгаа боловч та сонгохгүй байна. Та хайрыг сонгохгүй байна. Ер нь жоохон өөрийгөө тусгаарлаад ингээд ганцаараа байхыг жоохон өөртөөгөө ингээд ажиллахыг ч юм уу те өөрийгөө сонсохыг хүсээд байна. Аюу тийм хүнд мэдрэмж мэдрэгдээд ах юм. Та бүхэнд маань ямар нэг юм болсон ч юм уу? Өмнөх хоёрын энержи болохоор нилээ хөнгөн ер нь бол хин нэг тавьж явуулсан, мартцсан. Шинийг хайж байгаа хүмүүсээсэн бол манай 3 дахь группийн хувьд тийм биш байна. Та бүхэн шинэ хүн хайгаагүй. Харин байгаа хүмүүст хэрэгэлцгээд байгаа юм уу? Тэгж харагдаад ах юм. Энд нэг юм хөөрхөн хүн байна л та. Одоо та бүгд одоо хэлвэл шууд санаанд ч орж магадгүй гэж харагдаад байна. Ийм тантай ямар нэгэн шин зүйл эхлэхийг, таныг хайрлахыг, сэтгэлээ өгөхийг танд ингээд ийм цэцэг сарнай тийм энэ зүйлсийг өгөхийг юм хүсэж байгаа нэг романтик хүн байна да. Тэгж харагдаад байна да. Гэтэл та энд биш үү? Энэ одоо хүсэлтийг нь хүлээх авахгүй байгаа байхгүй юу? Энэ хайрыг нь нэг л оошоохгүй байна да. Хүлээх авахгүй ингээд энэ болохоор юу байхгүй юу? Дөрвийн аягч нь ер нь бол ингээд орчлын ертөнцөөс бүр хүндээж биш. Бүр юм орчлын ертөнцөөс танд бүр юм шин боломж, шин сонголтыг өгöd байгаа байхгүй юу? Ялангуяа хайр дурлалын тал дээр бол би тэгж харж байна. Гэтэл та энийг огт ингээд үгүйсгээд байна. Хүлээн авахгүй. Орчлын ертөнцөд танд ингээд шинэ хайрыг, шинэ ингээд мэдрэмж, шинэ ингээд сайхан зүйлсийг өгөх гэхээр та уйлал би хүлээн авахгүй гэд ингээд зөрүүдлээд байгаа ч юм шиг. Яг тийм бол мессеж орж ирээд байна. Нэмээд зөрүүдлээд байгаа юм уу гэхээр ингээд эргэлзээд байна. Уус энэ хоёрын сэлэмжийн юм эргэлзээг илэрхийлдэг байхгүй юу? Юм үнэн зөвөөр шийдэж чадахгүй ингээд нүд нь хаагдсан. Бодтоор харж чадахгүй байна. Бодтоор сэтгэж чадахгүй байна. Тэгээ та энэ эргэлзээнээсээ болоод ингээд дотгошоо өөрлөгөө өнгөж байна. Би яа юу хүсэж байгаа юм бэ? Би өрний аавалтыг рүү. Би хэнийг хүсдэг юм? Одоо энэ өгөөд байгаа энэ хайр дурлалын одоо боломж нь яг миний хүсэж байгаа зүйл муу юм уу? Биш ч юм уу? Гэт те. Айгуу тийм ингээд дотроо бясалгасан. Ингэж харагдаад байна. За энэ нь бас яагаад ингэж байна вэ гэсэн чинь айгуу сонирхолтой заяа. Ингээ хүзэр ингэж бууж ирсэн. Emperor эргээд харсан. Тэгэхээр маш юм контролинг одоо таныг маш их контролддог. Жохон юм одоо юу гэх юм.
хит ийм манипуляц хийдэг. Өөрийнхөө хүслээр бүгдийг шийдэх гэж хичээдэг. Тийм хүн таны сонголтонд ч юм уу таны одоо шинэ эхлэлт чинь гай болоод байна гэж бүр 100% харж байна. Яагаад гэсэн чинь энэ таны кармагаар учирсан хүн чинь байна. Та кармагаар учирсан хүнээ тавьж явуулахгүй байгаа. Та хоёрт одоо юм бүрэн дуусаагүй зүйлс байгаад байгаа юм уу даа л гэж бол харж байна. Гэтэ энийг хэн дуусгах вэ гэвэл зөвхөн та дуусгана. Одоо нөгөө хүн чинь дуусгана. Та хоёроос шалтгаална. Хорон ертөнцийн мянган одоо ингээд те энэ зүйлсийг ингээд хэцүү зүйлсээ тавьж явал чамд ингээд шин зүйлс өгье, шин хайр өгье, шин эхлэл өгье гэд ахад та энэ бүхтээс ингээд энэ хоригдл шиг ингээд өөрийгөө бүр ингээд гавлуулж гинжлүүлсэн энэ зүйлээ таал ингээд өөрөө тайлал өөрөө ингээд орхиол явдггүй юм бол мянган бурхан байгаад мянган одоо энэ тааруу уншдаг хүмүүстэй таныг ингээд энэ хайраа орхиож энэ одоо энэ одоо үлийн өрөөр учирсан энэ ийм зовлонтой шаналтай зүйлээ орхиоч гэд хилээд та тэрийг хэрвээ та тэр одоо зүйлийг орхихыг хүсгүй л байвал мянган бурхан байлаа гэд таныг одоо аварцдаггүй гэсэн тийм мессеж маш хүчтэй гарч ирлээ. Энэ хитэн хүзэр бол ингээл бүр магадгүй штэ те бүр танд хоёр ч хүнийг илгээсэн байх. Танд юу н сонголтууд байгаад байна гэж би бол харж байна хайр дурлал дээр. Гэтэл та одоо ийм гоё ингээд нэг ийм гэгээлэг байгаад энэ хоёр хүзрийг харахад ийм нэг гэгээлэг нэг тийм хөнгөн гоё ингээ үерхэд болцмоор нэг тийм гоё хөнгөн мэдрэмж танд өгөхөөр ийм гоё сайхан ингээ сэтгэлээ өгөхөөр хүмүүс ингээд ирээд ахад та энэ бүр амар хар бараа нэндээ бүр ингээ хит ингээд автцсан донтцсон ийм харилцааг тавьж явуулж чадахгүй юм л гэж би шууд харж байна. За тэгээ Emperor хүзэр ингээд эргэцэн байна гэдэг чинь ер нь аль ингээд одоо эрэгтэй тэр маск одоо эрэгтэй энержигийн хамгийн л одоо жоохон дарангуйлагч хэцүү хэлбэрийг илэрхийлдэг. Хэрвээ ингээ босоороо гараад ирэх юм бол одоо бүхтийг чаддаг жинхэнэ эр хүний тэр манлайлагч одоо эмэгтэй хүнийг жаргалтай байлгадаг ийм гоё одоо эзэн хаан шиг хүзэр гараад ирдэг байхгүй эзэн хаан хүзэр. Тэгэхээр таны тэр нэг орхиж явуулж чадахгүй байгаа тэр асуудалтай байгаа хүн чинь болохоор контролдож ингээд таныг бүр тавьж явуулахгүй ингээд оюунснаа харж тоглоод энэ хараа та л одоо энэ шиг заяа ингээд энэ хүний хүснээр нь ингээд хөдөлдөг тоглоом шиг нь болсон байна л гэж л харж байна. Тэгээд та энэ бүхнээсээ хөрхий яах вэ? Яаж гарах вэ гэж бас шаналж л байгаа гэж л харагдаж байна. Тэгэхээр энэ бүхний юу нь бол хариулт мэдээч хэрэг таны дотор байгаа. Та дотроо ингэж өнгөж дотроо сонсож байгаа гэдэг нь бол одоогоор маш зөв сонголт, одоогоор маш зөв үйлдэл гэж бол хэлье. Тэгэхээр тийм байх шүү. За одоо болохоор юу яа? Шинээр ирэх хүн нь ер нь ямар хүн байх вэ гэж харах хэрэгтэй шүү дээ. Таныг ер нь ингээ та энэ бүхтээс яавал гарч чадах вэ? Энэ нэг хүлэгдсэн энэ үлийн өрөө харилцаанаас яаж гарч чадах вэ гэдгийг жоохон хараад өгье гэж бодлоо. Тэгэхгүй бол та энэ харилцаанаас гарч чадахгүй бол ер нь бол шинэ эхлэл, шинэ хайр дурлал хүлээн авахд бэлэн биш харагдаад байна. Хорон ертөнцтэй ямар зөвлөгөө өгөх нэ гэдгийг ер нь бол хараад өгье. За манай 3 дугаар группийнхэнд маань хорон ертөнцөөс нэг хэцүү харилцаа яаж орхих зөвлөгөө өгөөч. Заавал ер нь хэцүү харилцааг уртаа орхиж чадах юм бэ? Юу сурах хэрэгтэй байсан юм бол яагаад орхиж явуулж чадахгүй байгаа юм бэ? Гэдгийг хараад өгөө.
Knight of Wands. За. Өөрөө унаад ирлээ. Chariot. За. Яавал энэ харилцаа бүр орхичих юм бэ? Ten of Cups. Та огт юм үйлдэл хийхийг нэлээд хүсэхгүй байгаа даа. Та гаццсан байна. Ер нь шууд ингээд шулуухан энэ хөдрөнүүдээс ингээд хараад хэлвэл энэ харилцаа чинь аль хэдийн дуусах цаг нь болцсон байна. World-гээ хүзэр ирэхсэн баад. Энэ л угаасаа бүр ингээд цикл дууссан гэсэн утга байхгүй юу? Тэгэхэд та энд ингээ гаццсан байгаа дах юм. Энэ бүгдийг таал орхиж явуулж чадахгүй байгаа даа. Таны одоо тэр татагдаад байгаа хүн чинь ч юм уу тэр нэг жоохон үйл өөрийн харилцаа чинь ингээ хэдийн юу нь бол ингээд юм гал цогхгүй болоод ингээд юм одоо нэг гэсэн нэг тийм хайр үгүй болоод дууссан. Хоройртон зингээд бүр эргээд ингээд одоо та хоёрын тэр төлөө эргээд ингээ хорон ертөнц ингээ зогсцсон. Ингээд энэ та хоёрын тэр одоо юу гэдэг суралцах хэвээр тэр та хоёрт ингээд нэг юм хамт байх хэвээр тэр нэг зорилго одоо юу тийм дээ. Нэг тийм утга учиртай болоод л та хоёр хамт исэн байгаа шүү дээ. Тэр утга учирын чинь одоо гол зангилаа бүх зүйл ингээд дууссан, тайлагдсан. Гэтэл та энэ бүгдийг орхиж явуулахгүй л байна гэж би бол харж байна. Энэ бол 100% одоо таны л мэдэх хэрэг болчиход байна. Хорон ертөнц бол аль хэдийн танд энэ бүгд чинь дууссан. Та ингээд шинэ хүнийг хүлээж аваарэ гэд хөөрхөн юм хайр дурлал илгээгээд ахад та бол ингээд тэнд бол хүлээ авахгүйсэн шүү дээ. Энэ бүхэн бол 100% танаас хамааралтай л гэж харж байна. Энэ Chariot үзэр ингээ эргээ харсан байх гэхээр гацалтыг илэрхийлээд байгаа байхгүй юу. Тэгээд ингээд одоо босоогоор ингээ харах юм бол энэ Chariot үзэр чинь ингээд урагшлах, явах ингээд акшн гэдэг байхгүй юу. Тэнгүү таны энэ акшн чинь бүр ингээд энэ өмнөх харилцаанд гацсан байна л гэж харагдаад байна. Тэгэхээр таны энэ бүхэн чинь юу нь бол таны өөртөө холбоотой байна. Та хоёрын бүх юм дууссан байна. Ямар нэгэн тийм амар attachment одоо ингэстэй тэгстэй гэсэн юм огт харагдсангүй. Дууссан л харилцааг та минь явуулж чадахгүй байна даа л гэж харагдаж байна да. За. Тэгээ хамгийн хөөрхөн нь одоо хамгийн сайхан зүйл нь яра. Танд ийм олон сонголт. Бэн шүү дээ гэд ингээд хүзэр эргээд гараад ирсэн байхгүй юу? Тэгэхээр ингээд хорон ертөнцч бай. Угсэл хорон ертөнцөөс үгж юм л тоо. Хараад тэр нэг хүмүүс ингээд танд аяга барьсан ингээд бэсэн штэ. Дахиад гараад ирж байгаа зин ингээд бүрийн молонгаар бүр 7 ширхэг заяа. Танд бүр ингээд 1000 боломж. Энэ одоо хондооны үзэрчин, аягны үзэрчин хайр дурлалыг илэрхийлдэг байхгүй юу? Тэгэхээр танд бүр ингээд шинэ хайраа сонгоё гэвэл 1000 юм боломж төлбөр 1000 таны тэр хүсэж байгаа одоо сонголт гэд бүр асар их байна л гэж харагдаж байна. Энэ бүгдийг та өөрөө олж харахгүй байна. Заавал харсан ч гэсэн та өөрөө одоо сонгохгүй байна. Тийм л энэ да. Тэгэхээр танд хорон ертөнцөөс бүр ингээд хараа. Яг нэг Harry Potter тэр гардыг штэ нэгдүгээр ангид ингээд таны одоо ингээ Hogwarts сураач ээ гэд ингээд
юм захиа өгдөгдөө тэгсэн чинь нөгөө Harry Potter-ын тэр аавга нагц нар нь ингээд захиануудын ерөөс уншуулахгүй байсан чинь ингээд бүр асар их ингээд ийм юунуудыг илгээсэн шаш уунуудыг илгээгээд ингээд бүр захиагаар ингээд булдсан штэ. Бүр яг тэр шиг харагдчихин ингээд бүр тэр санаанд орчлоо. Таныг бүр ингээд хайр дурлалыг хүлээн авахгүй гэдэг ах чи бүр ингээд хайр дурлалыг асар ихээр явуулаад байгаа байхгүй. Тэгэхээр танд ингээд заавалчгүй эхлүүлэх ёстой харилцаа гарч ирсэн байна. Адгүй таны одоо тэр таньдаг одоо жоохон игнор хийсэн байгаа хүн чинь таны одоо шинэ хайр чинь байж магадгүй. Эсвэл за та тэр чин таалагдахгүй байна гэсэн ч танд бүр ингээ урт чинь ийм олон сонголтын шүү гэдгийг л харуулж байна. Тэгэхээр таал өөрөө амьдралынхаа эзэн таал өөрөө одоо сонголтоо хийн. Тэгэхээр бол хорой ертөнц танд үнэхээр өгөөмөр хандж байна. Асар их сонголтыг өгж байна. Энэ бүхнээсээ хамгийн өөрт тохирсон гахалтай тэр хайрыг сонгоосой гэж хүсэж байгаа л харагдаж байна. За тэгээд би болохоор өөр нэгэн хөзөрнөөс ер нь бол таны амьдрал одоо хайр дурлалаас гадна ч юм уу те ер нь танд өгж байгаа ер нь эцсийн тэрний гол мессеж юу вэ гэдгийг хараад өгье. За тэгээ энэ үзрийг эргүүлснээр магадгүй танд ингээд ойлгохгүйсэн юм аа жоохон тодорхой болох ч юм уу. Тийм мессеж бол гарч ирэх юм шиг санагдаад байна. За манай 3 дугаар бүлэгт өгч би хорой ертөнцийн энэ зөвлөгөө нь юу юм бэ? Яг гол зөвлөгөө юу вэ? Хэлж өгөөч баярлалаа. Wise Castle. Үнэлтэд ер нь бол ингээд одоо юу гэдэг үнэн ч одоо ухаалаг зөвлөх танд ингээд зам зааж өгөх болно л гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй одоо та хорой ертөнцид дэндүү их сонголт өгөөд байгаа байж бас магадгүй шүү дээ тий. Ингээд одоо тэр өмнөх өдөртөр ч гэсэн 2 сонголт харагдаадсэн шүү дээ. Тэгэхээр ингээд та магадгүй ингээд сонгож ирэхээр нэлээ олон сонголт гарч ирээ тэрэндээ бас ингээд балмагдаад байгаа бас харагдаж байна л та. Тэнгуут ингэнэ. Та ингээ өөрийнхөө маш итгэдэг найз нөхөд болон тэр ингээ тусалчих тийм гоё ментор өөрийн чинь ингээд одоо хүндэлж харж явдаг тийм хүнээсээ ингээ тусламж зөвлөгөө аваарэ. Тийм зааварчилгаа авах юм бол энэ одоо таны шийдэж чадахгүй асуудлыг чинь ингээ дан гэд гэрласж байгаа шиг ингээ нэг оюун ухаанд ингээ нэг юм мэрэгэн санаа төрдөг яг тэр шиг ингээ тань туслах болно шүү гэж байна. Тэгэхээр бол та магадгүй угаасаа тийм л юм байна л да. Ийм олон сонголтууд төөрцөн тий. Тэгээс тэр сонголтуудаа яг ингээ олоод харъя гэхлээр бас нэг өнгөрсний тэр нэг харилцаас ингээ санаа сэтгэлээ чи өмүүлээд байсан бол одоо танд өгч байгаа зөвлөгөө гэвэл та тийм итгэж болох найз нөхөд тийм ментороосоо зааварчилгаа аваарэ, туслуулаарэ. Зөвхөн бас өөрөө бас шийдэж чадахгүй бол бусдаас зөвлөгөө авч болдгийн шүү гэсэн тийм гоё мессеж утга гарч ирлээ. За тэгээд манай 3 дугаар группийг сонгож орчирсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд миний болохоор хүмүүс айгаа хувийн уншлага хийх үү гэд бас зарим нэг хүмүүс суусан байсан. Би одоогоор бол хувийн уншлага хийхгүй. Гэхдээ Instagram-аар юу яана? Destiny Matrix гэд тэрийг бол та бүхэндээ уншиж өгье гэж бодсон. Тэгээд та бүхэн маань миний Instagram-ыг бас дагаарай. Тэгээд бас мэдээлэлүүд дараараасаа орно гэж бодож байна. За тэгээд миний уншлагыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.